Энэ жилийн тренд аялал Монголын Швейцар Баян зүрх сум руу хамтдаа аялъя. Байлж байгаа байсан маань энэ бай. Хөрхөц ирхэн. Өгтөө энэ тийм өдрийн хоол. Өшөр. Майхангийн хооронд өглөөний цай өгч байна. Чаас мосон ч гэдэг шиг. Барай өгч байна, гоё газар байна. Өдрийн хоол. Өшөр. Хоёр одоо бошлоо хадны ертөнцийн дүгээрэл зүгтээ. Урт зүгтэн Баян санд хайрхан гээд амралтын газар ирсэн байна. За хаана нь юу вэ? Зохион байгуулалтын юм. Энд нэг 5 байшин, энд нэг хэдэн байшин? 6 байшин. 6 шавгар.
Элдээ ингээ 3 гэртэй юм шиг байна. Жоор. Ийм байшин гэр байна. Та болохоор Инхтэй болохоор одоо боловсон байж та. Надад нь дүү шийж байгаа гэсэн. За 0-ийн хамтдаа сар. Өө автан дээр жоохон далгаа юм аа. Алтантай. Найлтай. За энэ төсрүүдийн Тэгээд чигш. тэр дааш шүү. Үгүй гэсэн. За тэгэхгүй шүрцээ болоод. За одоо ингээд байлж байгаа байшин маань энэ байна. Номер 4. Аюу хөөрхөн цэвэр. Траа. Өөрөөхтэй нэг зуртай. Ябана. Ой сэрүүх юм байлээ. Үнэн хэд хэлээ юм чи? Зон төгнө нэг хамгийн. За гадаагаар гэр Гэр нь болохоор 5 октод гэсэн бас 150 юм. Томортой гэр. Йоо. 150 мянга. Хамгийн гол нь эднийх өвөл зөнгөө ажилтдаг. за энд бас нэг өөр байшин байна. 2 ортой. Энэ 3 ортой. Адилхан 150 мянга. Аюу хөрхөн цэвэрхэн тогтой энтэй бас. Гал хүтэн байвал галлаад. Гэтэ Өдөрт ч одоо галах барах шаардлагагүй. Ой, дэлгэр мөрөн урсаж байна. Ийшээгээ харуулаа миний өгшөө. Энэ ямар Дэлгэр мөрөн. мангар зураглаач вэ гэж. Тэгээ яа бороо шороо ороогүй болохоор амар ингээ үерлээгүй. Аз болч тийм ээ. Тэгээд бит хоёр пүрөөс 41 тагаа хүрээд ирсэн. Тэр цасны хайлаг өгч харсан хэрэгсэн. Тэр аманд ингээд цасны огт хайлаагүй хэсэг бас бэлээ штий. Ямар өдөө. Тэгтээ дэлгэр мөрөн маань өөрөө их гоё бүлэхэн байна лээ. Энэ мянгад болж байгаа тийм. Мянган мал байна. Айши. Уйрач та. Ямар юм бэ? Процтош. Банаш нь. Одоо нэмэр. Зөвлөн. Миний хоолон болсон болчихжээ. Ханаа турсан. Сайхан. Сайхан дулаахан л хандлаа байсан дотроо. Одоо өнөөдөр ингээд явъя да тий. Одоо хариу ядарч штэ. Энэ баян зүрх ямар вэ? Ямар байна? Гоё юм байна уу? Ийм өндөр юм. Хадан уул баг нэг хардгүй юм байна. Харч гоё юм байна. Удаа харахаар аюу хэцүү юм байна.
Хүн гэстэй. Өөдөмт хавьд байх юм тий. Одоо хараад болчлоо. Одоо харъя. Яаж үзээгүй хүмүүст Заавал ирж комент үлдээгүй. Яаж үзсэн болон ирэх гэж байгаа хүмүүст комент үлдээвэл үү? үлдээвлөө. Гүнэх амар юу агаад тах чим алгадөө. Нөө айгүй олон юм уулны дунд болохоор нэг амар салхи байхгүй юм байна. Тэг яг бороо орчвол бүр гоё ногоорох юм шүү. Энэ одоо жоох юм. Зөв гандуухан л байна л та. Тэгээд яг баян зүрхээсээ эрэхтэй, сумаасаа эрэхтэй фургоноор ирчүүл зүгээр гэж бодлоо. Тэг яг нөө бороо шороо байхгүй болохоор бит хоёр сайр мэр гатлаа ирсэн машинтаага. Бороо орчвол ер нь бол хэцүү юм байна. Явахад аюу хэцүү, зам нь хэцүү болчих. Түүнээс л өөрч амралт момролтууд бол байт юм байна. Тэгэхээр нэг амар санаа зовхон байхгүй л юм гэж бодлоо шүү дээ. Дэш авах хэцүү байна. Хунхан тий. Зорилттой. Өчнөртэй байхгүй л бүр. Аюултай юм шүү. Боломжтой байхгүй л. Мянган хоньны авах гэдэг л та нэг. Өөр юм би аасан. Одоо нөгөө автар бүрхэн дээр ирсэн байна. Яаж юм бэ? Тэгээд одоо би хоёр зураг. Гад энэ ямар бүрхэн дээр юм бэ гэсэн? Шрин. Ушрын. Ушрын. Яа дэрээ. Бороо багтаа учраас юм байдаг нэ. Бороо ихтэй болчихсон. Аюул үнэтэй. Эндээс илүү гоё харагдав. Хараа. Цоо онцч. За Баянжүрх сумын төв дээр цайны газар хаад. Олох нь олсон тэгэхээр ажиллахгүй. Ер нь захиалга өгөхгүй бол сумын төвд жижиг сумын төвд уушаад байдаг. Тэгэхээр ядаж ажиллаж байгаа хүмүүсний төлөвөөс жоох юм авчихэд цаашаа явъя та. Энд чинь ивтэй юм. Тэжүү төлөв. Deux ans, je vais y aller. Ирээ хөрмөглөн зүтэж та.